За тэгэхээр одоо би бас нэг 2 жил хүний эрхийн дэд хороо гэж яваад жишээлбэл Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал, хүний эрхтэй шууд холбоотой асуудал төр ингээд нөхцөлдлийг харж байхад утааны асуудал гэдээ бид нар өвөл ярьдаг, сонсгол хийдэг. Тэгэл таг зун мартчих. Зун нь үер өсний асуудал гэж ярьдаг. Энэ өрөөсөө юм улирлын шин чанартай Монголын асуудлууд яваад байна. Сая харин хаа очиж 1 сард засгийн газраас тэр өвчний хяналт сэргийлтийн үндэсний төв буюу CDC гэдэг байгууллагыг байгуулж байна. Хөдөө орон нутгаар яваад ирлээ, Сэлэнг Төв аймаг дархнаар яваад ирлээ. Үүнийг салбарынхан бол нэлээд дэмжиж байна. Бага төсөвтөө менежментийн сайжруулад үр өгөөжийг нь иргэдийнхээ эрхийг хамгаалахад чиглэсэн ийм одоо бүтэц гэж харж байна. Яг үүн шиг энэ төсөв мэдээж төлөвлөгөө ярихаасаа гадна салбарын давхардал уялдааг илүү хангасан өөрөлдвөл одоо дээлний эсгүүр хийх гэж байгаа бол хүнээсээ хэмжээ авдаг гэдэг шиг ийм уялдаатай бодлогыг л бид нар